Зэвцхан тэгэхээр боксерын дараагийн порт ороход бэлэмсэн байна. Бичлэг хэлэхээс өмнө дардаг зүйлээ дараа. Тэгээ бүр болохгүй бол доорох тосроо дөрж хийж биднийг дэмжээрэй. Тэгэхээр яг одоо таны үзэж байгаа контентын чанар болон цаашдын партийн хоорондох зай улмал багасах юм шүү. Тэгээд энэ бүгдийг ойлгосон бол лайк болон subscribe дараад шууд уул цуврал руу орцгоё. Харкагийн ирээдүйн төлөвлөгөө юу бол гэдгийг би мэдмээр байна. Өнөөдөр Кэт олчулж харуулахдаа түүний хүчний хувьд хүнд жингийн ангилал үлдэх нь зөв зүйл. Гэхдээ дунд жингийн ангилал бол Харка шиг боксны хувьд хамгийн шилдэг спортын үзүүлэлт үзүүлж чадах ангилал. Энэ мөчөөс эхлээд манай бокс чинь дунд жингээс бусад бүх жингийн бүсээ буцааж өгч байна. Тэр дунд жингийн ангилал бүх зүйлээ зориулах болно. Гэхдээ энэ ердийн хевсэн шалтгаан. Бидний бай бол J. Тэгсэн яг энэ хөвлийн баг хурлыг нөгөө тал J үзээд байж байдаг. Бид чамайг сүүлчийн зогсол төр хүлээж байна. Зурглал Кэт тасалжуулагчийг Боб Норрис гэх нөгөө дунд жингийн дэлхийн аврах залууд хандаад боксдох гэж юу болохыг үзүүлээдэг. Гэх үгсээр талбайгаас бууж байгаагаар шилждэг. Удалгүй тайлбарлагчийн хоолоо орж ирдэг. Дэлхийд дахин дэх боксын шүтэн бичрэгч нараа. Энэ өдрийн мэндийг хүргэе. Эцэст нь та бүхний хүсэн бүлээсэн хүч мөчрлээ. Бүх цаг үеийн хамгийн хүчрэг дунд жингийн авраг болох Боб Норрисын эсрэг титэмгүй хаанг мөн боксчдын дундах боксчин J. Үүгээр тэмцээ эхэлж байна. Бүх боксчдын хүндэлдэг боксчин байсан юм. Тэр 62 тэмцээний 36-д нь ялж 26-д нь ялагдсан. Бусад хүчтэй боксчид болон аврагуудтай харьцуулахад тиймч гайхалтай амжилт биш байлаа. Гэхдээ ягаад ч юм түүний тэмцээнүүд энгийн тэмцээнүүдээс өөр байлаа. Түүний хийсэн тулаан бүхэн түүхэнд бичигддэг. Тэр цаг үргэлж хамгийн хүчрэг боксчинд илэрхэж байгаа юм санагдана. Гэхдээ заримдаа дөнгөж ихний тэмцээнд дуусгаад буй шинэхэн тамирчтай ширүүхэн тэмцэл өрнөлдөг. Түүний тулаан хүмүүс ямар нэгэн зүйл мэдрүүлдэг байлаа. Нэг тийм үгээр тайлбарлахад хэцүү зүйл. Зүгээр нэг ялагдах. Эсвэл бүр даалт сэтгэмж хянамжч биш. J-ийн боксчинд тулалдсан боксчингуудаас ярьслага авч явах бөгөөд нөгөө боксчт нь хэлэхдээ тэр бол агуу боксч. Надад тэмцээн дуусны дараа ахин таарахыг хүсдэг цөөхөн боксч байдаг. Ихтэй тэр бол тэр цөөн хэдийн нэг. J гинэ. Тэр бол сонирхолтой нэг. Тэр сул дорой юм шиг санагдаж байгаа ч бас хүчтэй санагдаг. Мөн эсэргээрээч байж болно. Ихтэй бас түүнд эдний айл нь ч хамаагүй төрлийн боксч. Яах вэ? Би нэргүй боксч байсан л да. Ихтэй би түүндээ тулалдахад ямар нэгэн зүйл мэдэрсэн. Хачин сонсогдож байж мэдэгч. Ихтэй би боксинг карьерийн туршид зөвхөн тэр мөчийн төлөө тулдаж байсан мэт. Зөвхөн тэр тэмцээний төлөө. Боб Норрис нь хүртэл дотроо удахгүй. К. Чи ялалтад цохроод анзаараагүй байх. Хамгийн хүчрэг боксчин бол R. Эсвэл Харка хоёрын айл нь биш. Дэвжин дотор боксийн бурхан өөрийн жинхэнэ төрхийг нуудаг. Сэтгэтийн J гэдэг залуу нь болохоор 9 дайраад 7 дугаар байрны Окона мөн 3 дугаар байрны Анато гэх хоёр ирийг ялаад шууд бол дунд жигийн дэлхийн авраг буюу Паприца Сантаринатаа үзэхэр болчихж байгаа юм байна лээ. Занкснер шууд бол тэмцээний өдөрлөө зураглаж шилждэг. Зураглаж шилжихэд тайлбарлагч нь J өмнөхөөс хүчтэй эргэж байх чинь тэр энэ тэмцээнээр ялж дунд жингийн төр зөөрийн дэлхийн авраг болж чадах болов. Тэр Харкаг ялж чадах болов. Яг одоо дэлхийн дунд жингийн төр зөөрийн аврагын төлөв тэмцээн эхэлж байна. Паприца Сантарины эсрэг J. За тэгээд ягаад энэ Паприца Сантарины төр зөөрийн авраг болсон бэ гэхлээр манай Харка чинь дунд жингээ орхиод хүнд жин рүү одоо орсон шүү дээ. Тэгэнгүүт нь боксийн холбоо нь болохоор дунд жингийн төр зөөрийн дэлхийн авраг болгох тэмцээн эхлүүлсэн байлээ. Тэр тэмцээнд нь Паприца Сантарины өөрийнхөө бэртлийг даваад тэгээд дунд жингийн төр зөөрийн авраг болсон гэсэн үг. Ямар ч зэрэгэд энэ хоёрын тулаанд руу шилжгээд J-ийн дасгалжуулагчийн түүнд хандаад J тэд сүүлийн төлчгөр арга хэрэглэхээ болсон ч гэсэн шийдвэрлэх хүмүүжид өөрийнхөө нууц үзрэг гаргаж ирж мэдэн шүү. Тийм ээ, анхаарлаа суулгаж болохгүй. Тэд үнэхээр өөрчлөлтөн байгаа ч гэсэн булан чагагдах үедээ хуучин зурсал нь гарч ирж мэднэ. Тэрс тийм шүү. Гэхдээ өнөөдөр тийм зүйл болохгүй. Харин Сантарины нөгөөтгөндөө хэлэхдээ хөгшөрч байгаа гэдээ дорд үзэж болохгүй шүү. Тэр бол домогт тулаанч. Мөн боксing асрах туршлагатай. Хоёулаа энгийн стратеги ашиглавал биднийг ялна. Тиймээс сонх дуурах үед бүх зүйлийг гарга. Сантарина хэлэхдээ мэдээч. Энэ чинь цоор ганц J-ийн эсрэг тэмцээн шүү дээ. Иймэрхүү тэмцээн дээр хийжих хэрэгтэй.
Тэгээд энэ Санторини нь болохоор нөгөө манай хүнтэй тулалдаж байх үетэнд гинт Жэй орж ирээд тэр тулааныг бойлуулдаг та. Тэрнээс өшөө хөөх юмтан асар их хүндэлдэг болсон юм байна лээ. Тийм учраас ер нь бол энэ Жэйийг парката тулалдуулахгүй тул би өнөөдөр таныг ялах хэрэгтэй гэж дотор бодож байдаг. Яг гоо энэ хитргийн хоёр нүдтэй юм санагдаж байгаа боловч тэр бол бокс биш. Тиймээс би таныг зогсоохын тулд чадах бүхнийг хийх болно. Гэхдээ намайг битгий муугар удаарай. Хийх бодлоор нь шууд бол тэмцээ эхэлнэ. Шүүгч шууд бол эхэл гэсэн дохиог үгүй юу? Фабрицо ганцхан цогцол аваад бол шууд бол унждаг. Үүнээс болоод стадионоор дүүрэн тайлбарлагчийн унлаа гэсэн хоолой. Жэй Санториныг шууд тэмцээ эхлүүгүй унаглаа. Тэр Харкагийн эсрэг бүсийн төлөөх тэмцээний тулдаг эрийг авахын тулд үнэхээр л илтээ хурцалжээ. Ямар ч тач шүүгч тоолж эхлэхэд сая юу болсон бэ? Би ухаан алдчихсан. Босох хэрэгтэй. Харин ах нь отроо одохдоо хараал ит. Тэр эхлээд шууд л дайралт хийчихлээ. Тэр өмнө хизээш ингэж байгаагүй. Би түүний өрхөнд орлоо. Ямар ч тач шүүгчийг яг ёс тоолгосон зэрэгцээд Санторино босоод ирнэ. Санторино босч ирэнгүүтээ шууд л Жэй рүү угсраа зайгүй маш урдтай дайрдаг. Тэгээд энэ Жэй гэдэг боксных нь арга барил нь бүр ерөөсөө тааварлах аргагүй. Яг энэ нэг тийм сайн бокс юм хөр сайн бокс юм биш, муу бокс юм хөр муу бокс юм биш. Ер нь нэг тийм айхтрал ер нь юу юм шиг байгаа. Тэгээд энэ ах нь болохоор амхандаа л өөдөөс нь стратеги боловсруулах гэх тулааныг нь хар мянган удаа үзсэн ч гэсэн яг ямар ч стратеги боловсруулж чадаагүй юм байна лээ. Тэгээд шууд л одоо ингээ гараад ичсэн. Ямар тач үйл явдал нь эргээд тулнаараа шилжгээд Санторино дайрсныхаа эцэст ямар тач Жэй гэдгийг цохиод амжнаа. Тэгсэн Жэй нэг ч юм олцснаа. Эргүүлдээд Санториног маш хүчтэй бие рүү цогцохдаг. Ингэснээр хоёр дахь ундаага Санторино уннаа. Ямар тач унсан хойно Санторино удахт энэ хөгшин анханаас юм хүчтэй байлаа. Гэхдээ тэр хамаагүй. Би түүнтэй тулдуулахгүй. Та өвхөн штэ. Би ядаж үүний төлөө гээд шүүгчийг тоож дуусгаас өмнө ямар тач босоод ирдэг. Тэгэд бүр яг энэ Санторино ах дусыг бокс дөнгөж хөл тавьж байхад нь Жэй зөрүүлээд зодгоо яг тайл таарж исэн юм байна лээ. Ямар тач шүүгч Санториныг босож ирвөөгүй юу ихэл гэсэн дахиад өгөхөд Санторино би таныг яасан ч түн рүү явуулахгүй гээд шууд л дайрах үед нь Жэй зөрүүлээд цохиод амждаг. Тэгээ юу болоод байгааг нь мэдэхгүй эргүүлээд цохих гихтэн дахиад л цохино. Яг энэ иймэрхүү байдалтай Санторино Жэйийн өдөөс юу ч хийж чаддаггүй. Энэ тулгарыг нь гээд олчууж хараад зогсож байдаг. Харин ах нь дотроо одохдоо тийм эрсдэлтэй хүчин зүйл биш байсан учраас хойшлуулсан байсан юм. Гэхдээ Жэйийн эсрэг тулаанд бэлдэж байхдаа миний толгойд нэг асуулт орж ирсээр байсан. Түүнд яаж ямар ч зуршил байдгүй байна. Жан Феррерд хүртээд жижиг ч гэсэн цөөнхөд байсан. Гэхдээ би түүнээс нэг ийгч олж чадаагүй. Ийм зүйл хүний хувьд боломжтой гэж юу? Тэгсэн гинтэл тулааны үйл явдал руу шилжихэд Фабрицо Санторино тулааныг гинтэл зогсоож хдаг. Тэгснээс шүүгчтэй юм хом ярьж байснаа өөрийн хүсэлтээр альчуураа шидэд ингэснээр автоматар одоо бууж өгч байгаа. Боб энийг нь харснаа. Чи харж буй зүйлээ ойлгохгүй байж мэдэх юм кий. Маш ихээр. Боксийн бурхан чиний боксын тань үүрэлтээр очиж байна. За ингэснээр Жэйн дэлхийн дунд жингийн аваргын төр зэрэг авраг болж байгаамаа гэж. Тэгснээр нэг шууд ярилцлага өгөхдөө дунд жингийн дэлхийн аварга Харка. Эцэст нь хоёул дэвжэн дээр болох цаг боллоо. Яг энэ үеийг нь манай Харка үзээд байж байдаг. Тэ өргөжлөлөн хэлэхдээ тэмцээний дисэн ядан хүлээж бай. Жаалаа. За үүнийхэн дараа битүү ховж өгөөрэстэй. Хоёр хүн тэмцээрээ дараа юм ярихтаа тэмцээнийг туулсан байсныг харсан уу? Энэ удаа ямар үзүүлэлт үзүүлэх бол тэр яаж Харкаг ялгав дээ? Тэдний карьер ялгыг хар л та. Чи гейг карьер хөөсөн гэх гээд байгаа юм уу? Чи бокс үздэг юм уу? Чи ч гэсэн үү? Энэ удаа Жэй ялж мэдх юм. Юу гэж дээ? Чи мэдэхгүй ч тэгэх шүү. Тийм биш байсан бол Санторино гинт ягаад алчаараа шийднэ гэж яалтчгүй Жэйд нэг зүйл байна. Харин энэ болон ховж өвний хажуугаар манай Харкагаас нэг сэтгүүлч ярилцлага авч явах бөгөөд таны хувьд бокс чинь юу вэ гэхдээ Харка зүгээр л болтох
Тэгээд зохиох гэж авсан. Яг энэ ярилцлагыг авсны дараа нөгөө нэг сэтгүүл чинь Харкагаас ярилцлага авах тоглоом биш юм аа. Кэйн боксд үргэлж ямар нэгэн зүйл дутмаг юм шиг. Энэ нь ялангуяа Харкагийн хувьд их үнэн. Бүх цагийн хамгийн шилдэг боксч юм байна гэдэг яалтчгүй том амжилт. Гэхдээ хүний хувьд зүгээр болов. Хэн мэдлээ. Гэхдээ тэр бол бидний санаа зовох зүйл биш. Тийм шүү. Үргэлжлүүлсэн сэтгүүлчин дотор бодохдоо Жэй өмнөх тэмцээнүүдээс ялгаатай нь энэ төр зургийн аваргын төлөв тэмцээнээр ялгахтар төвлөрч байсан. Тэр яагаад тэгж Харкатай уулзмаар байгаа юм бол? Яагаад? Зурглал Харкаг бэлтгэлээ хийж явах үеэр шилжихэд Харка зүгээр л боксийн дасгалаа хийж явах үедээ дасгалжуулагч гимтэл аваач гар хэмжээний цогцохдаг. Уг нь гарлуул цогсолтой тэгсэн нөгөөт нь ухаалж болтой. За мэдэхгүй. Харин нөгөө талд манай Аарон чин чааваас эмнэлгийн орноор хөвтөж байна хөрхий. Ихтер нь хажууд нь бодохдоо би өглөөхөр босоод энэ бүгд зүуд байсан ч болосоо гэж хүсдэг. Би хүчтэй байх бодолтой байгаа. Гэхдээ миний зүрхэнтэй шарахт энэ дүү хүн байна. Ирээдүйд бид юу хэлж байгаа бол чи үүрт ингэ төвцөр байх. Одооноос. Ямар ч тач тэмцээний өмнөх Жэй болон Харкагийн хэвлэлийн байх хурал болно. Дунд нь бидний сайн мэддэг тайлбарлагч эцэст нь би аль талаас ирэх тэмцээний талаар хэлэх үгийг сонсомоор байна. Эхлээд Харкагийн хэлэх үгийг сонсъё. Гэхдээ К засалжуулагч би өмнөөс нь хариулъя. Хажиргалтай энэ хүм энэ тэмцээнийг их сонирхоод байгаа шиг байна. Учир нь ялалж ялагдалд хүлэгдээгүй эрэх чөлөөт домогт боксч. Одоогийн хамгийн шилдэг боксчин төвлөнд дуудаж байгаа болохоор л та. Та нар үнэхээр тэр энэ тэмцээний нөгөө өлег болсон одоо гочртой зүйлийг хийнэ гэж бодоод байгаа юм. Тодорхой хэлээд өгье. Энэ тэмцээн төвгөндөг хамгийн харгас. Мөн утга учиргүй тэмцээн байх болно. Би өөрийн гаргасан авч болох бүх амжилтыг авсан. Ойлгосноо. Түүнтэй тулалдах, ялах эсвэл ялагдах талаар биш. Энэ бол миний хувийн зугаа цэнгэлийн төлөө. Бас хүртэх ёстой шагналаа авахын төлөө. За ойлголоо. Дараагийнх нь Жэй. Жэй хариулахдаа би ярилцлагынхаа үеэр дандаа шударга сайхан тулаан хүлээж өгнө гэж хэлдэг байсан. Гэхдээ энэ удаа арай өөр зүйл хэлье. Би энэ тэмцээнээр ялна. Кэй миний хувьд юу ч биш. Гүйцээ. Ямар ч Чингиснэр хэвлэлийн багварал дуусгаад Жэй нэгэн сүм дотор өвөөтэйг ярьж байгаагаар шилждэг. Өвөө нь түн тандаад чи үнэхээр түүний эсрэг тулах гэж байгаа юм уу? Намайг чамд хэлэлтгүй түүний ямар сайн болохыг мэдчихэл байгаа байлгүй дээ. Чи төсөөлөөгүй байдлаар тэдүүрээсээ эргэж ирсэн ч гэсэн чи яг юу сэтгэж байгаа юм? Өвөө, та энэ ертөнцийн талаар юу гэж боддог вэ? Магадгүй нүцгэн биетэйгээр хэдхэн секунд тэсэж чадахгүй төсөөлхийн аргагүй харгас мөн авраг өхлийн орон зай байж мэдээ. Магадгүй бид бүгд үхлээр хязгаарлагдсан орчинд зориггүй их сүчилдэг байх. Би тэгэж бодох үед ямар их утгаар үнгийг мэдэрдгийг та мэдэх үү? Яагаад бидний ертөнц ийм болчихсон юм бол? Оршиж би утга учир яг юу юм бэ? Бид бүгд хаашаа явж байгаа юм бэ? Амьдралын утга учир яг юу юм? Хүн, чи, бас би. Бид бүхэн ердөө л оршихын тулд оршдог юм. Эсвэл бидний оршиход утга учир байгаа юм уу? Зураглал манай Харкагийн бага нас руу шилжнэ. Одоо л бид нар Харкаг ер нь бага наснда ямар хуу амьдралаар өсөж төрөнсныг нь одоо мэдж авч байна. Харкагийн аав нь гих залуу нь ирж өргөлжэлт хүнийг зодно. Харин ээж нэг зүгээр л нэг архин толгоогоо мэдүүлсэн биеэ үнэлэгч. Ханан дээр хөвц өмхий үнэртэй угаалгын хөрөө. Шалан дээр өнхөрш байрхны шил. Анивчих гэрлийн чийдэн. Хуучин зурагт. Аав, ээж. Мөн 60,240 цаг амьдарсан хөө. 344 квадрат фут төрөө. Энэ бол Харкагийн ертөнц. Гэтэл нэг өдөр харгаргийн биет хүүгийн ертөнцөд орж ирсэн юм. Тэр нь одоогийн Харкагийн хамгийн их хайрлаад байдаг муур واخгүй юу? Партиг дуусгаж байна. Тэгэхээр та хэд дараагийн партиг илүү хурдан авч үзхийг хүсвэл лайк болон subscribe дараад тэгээд болж өгвөл доорх данс руу донешн хийж биднийг дэмжээрэй. Хэрвээ дэмжих юм бол яг одоо үзэж байгаа таны контентын чанар сайжрахаас гадна парт хоорондын хугацаа хүртэл багасах юм шүү. За тэгээд дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай.